За нийслэлийн онцгой байдлын газраас өнгөрсөн 2-7 хоногийн амралтын өдрүүдэд улсын хяналтын 21 байцаагч төвийн 6 дүүргийн 124 хороодод байрлах сайжруулсан шахмал түвшний борлуулалтын нийт 359 цэгт сайжруулсан шахмал түвшний нөөц хангалт хэрэгцээнд хяналт шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчлийг тухай бүр нь илэрсэн зөрчил болон нөхцөл байдлын мэдээг тухай бүр нь бол нийслэлийн төв штабт хөргүүлэн ажилласан. За хяналт шалгалтаар бол Баянгол, Хангол дүүргийн цэгүүдэд түвшний нийлэлт хүрэлцээ хэвийн аян зүрх сонгон хайрхан дүүргийн хэмжээнд өдөрт 30-аас 40 цэг түлшгүй байдаг. Мөн 50-аас 60 цэгт түлш ирээд өдөртөө дуусдаг. Захиалсан түлш хугацаанд ирдэггүй. Чингэлтэй Сүхбаатар дүүргүүд түлшгүй цэг өдөрт дунджаар 10-аас 15, түлш ирээд дуустдаг цэг 15-аас 20 байгаа тул түлшний хангалтын хүрэлцээг чигдрүүлэх шаардлагатай гэсэн юм манай бас Галт төмрийн улсын хяналтын байцаагч нар бол бас энэ онцгой комиссараас өгсөн үүргийн дагуу 2-7 хоногийн амралтын өдрүүдэд ажилласан байгаа. За нийслэлийн засаг даргын агаарын орчны бохирдлын асуулт хариуцсан төслүүдийн удирдлагчийн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан сайжруулсан шахмал түвшний тээвэрлэлтийг төлөвлөгөөний хүрээнд 5 толгой түвш хариуцлагатай хязгаарт компаниас дундын базад хангалт хийх, дундын базаас цэгүүд тээвэрлэлт хийхэд хяналт тавьж цэгүүдийг түлшээр тасгалтгүй анхааруулгыг зохион байгуулан ажиллаж байгаа. За өнгөрсөн амралтын өдрүүдэд Яралтай төрийн төвчний төд 8 дуудлага ирсэн байна. Ингээд эмнэлгийн тусламж үйлчлэгээ зөвлөмж авсан. Ихэнх нь одоо гэрээр зөвлөгөө өгч авсан байна. Өнөөдрийн байдлаар бол нэг том хүн хэвтэн эмчилүүлж байгаа. За иргэд маань бол сайжруулсан шахмал түвшийг бол хэрэглээндээ нэвтрүүлээд одоо хэрэглээд сурцсан байна. Гагцгүй одоо энэ иргэдийн маань зүгээс тасралтууд тавьж байгаа түвшний одоо ирээд өдөртөө дуустдаг. Захиалсан түвш хугацаанд ирдэггүй. За зарим одоо энэ цэгүүдэд ийм хангалтыг чигдрүүлэх шаардлагатай байдаг. Энэ дээр бол одоо онцгой комиссаас бол онцгой анхаарал тавьж ажиллаж байна гэдгийг хэлмээр байна. За угаарын хийн дуудлага бол одоо өдөрт дунджаар 8 орчим байна гэж үзэхэд бол хайцсангуу бас тогтворцсон гэж ойлгож байна. Гэхдээ энэ дуудлагуудын зарим нь бол бас өөр шалтгаантай, эрүүл мэндийн шалтгаантай, за бас өөр хордлогын шин чанартай дуудлагыг андуурч өгсөн тохиолдол бас мэрсэр байгаа гэдгийг хэлхэн зүйтэй гэж. За нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэр дээр 3 автотээврийн хяналтын товчоо байгаа. Автотээврийн шалганы нэвтрүүлэх товчоо. 5 хяналтын зүгүүдэд мөн онцгой байдал болон цагдаагийн ерөнхий газрын албаагчтай 24 цагийн хяналтыг бол тавьж ажиллаж байгаа. За өнгөрсөн амралтын өдрүүдээр бол нийслэл Улаанбаатар хотод түүхийн нүүрс дамжин өнгөрсөн 33 тээврийн хэрэгслийн 996 тонн нүүрс тээвэрлэн өнгөрсөн байна. За зөвшөөрлөлтөө буюу 84 тээврийн хэрэгслэр 2136 тонн түүхийн нүүрс Улаанбаатар хотод дамжин өнгөрж нэвтэрж орж ирсэн байна. За энэ хугацаанд бол нийт 5347 тээврийн хэрэгслийг хяналт шалгалтын явцын шалган нэвтрүүлсэн байна. За түүхийн нүүрс энэ амралтын өдрүүдээр бол Улаанбаатар хот руу зөвшөөрлгүй түүхийн нүүрс нэвтрүүлсэн юм зөрчил дутагдал илэрсэнгүй. Мөн түүхийн нүүрс төлсөн гэх дуудлагын дагуу бол очиход бол сайжруулсан шахмал түлш болон мод түлж исэн юм иргэдэд мэдээлэл бол ийм байсан байна. Тэгээд энэ зөрчилгүй 50 амралтын өдрүүдэд өнгөрсөн байна. За агаарын чанарын төлөв байдлыг өнгөрсөн хоногуудын мэдээллийг хий. Нэгдүгээрт би энэ 12 сар маань ямар сар байгаа гэдэг бид нар онцлог байсан. Ингээд хүйтний улирал эхэлсэн, 9 эхэлсэн, нэлээдгүй их агаарын температурын өөрчлөлтөөр хүйтэн байсан энэ сард агаарын бохирдол, агаарын чанар маань ямар байгаа гэхээр үндсэндээ энэ авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн дээрээс нь энэ жилийн нөхцөл байдлыг аваад үзэхээр агаарын бохирдол ялангуяа бид нар бохирдол ихтэй гэр хороолол
За ингээ уулын амуудаар нам дор газруудаар энэ нөхцөл байдалд PM тоосон сурууд 38-аас 46%-аар буурсан байна. 12 сард. Сарын тоймоор. За хийн хувьд бол одоо хөгжлөгийн азотын давхар эслийн хувьд өнгөрсөн оныхаа мөн үеийн байдал за стандартын орчимд гэсэн ийм шинжилгээний дүн гарсан байгаа. За өнгөрсөн 5 дахаас хойш өнөөдөр үргэлжлэх нь 2-3 өдөр та бүхэн мэдж байгаа агаар мандал ихээхэн тогтвон байгаа. Салхигүй. За ингээд энэ үед агарын чанар ямар байв гэхээр зэрэг бидний хэлж ярьдаг нөгөө гэр хоол зонглон оршдог баян ушуу толгойтын орчимд за мөн нэгдүгээр хоолын орчимд байна. За бохирдолтой гих энэ төвшөнд хүрэх нөхцөл байгаа. Зэрэг өдрийн буюу оройн цагаар ажиглагдсан байгаа. За бусад үед бол бага бохирдолтой. Ер нь бол Улаанбаатар нийт хэмжээнд бол энэ бохирдуулах бодисын хэмжээ бага бохирдолтой гэдэг ийм төвшөнд байна. Нөгөө талаар агарын чанарын хувьд бид нар энэ индексийн хувьд аваад үзэхээр зэрэг хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн хувьд бол ерөнхийдөө бага бохирдолтой гэдэг индексийн мэдээ ийм төвшөнд байна гэдгийг та бүхэн мэдээлээ.